MT86 машины тоормзны систем тэр дундаа онцгой байдлыг хэрэглэх тоормзны ажиллагааг тайлбарлая. Хийн системтэй тоормз маань ийм бүрэлдэхүүн хэсэгтэй гэдгийг саная. Компрессор, боллоо, удирдах механизм, хуваарлагч, мембран, тэлэгч хэсэг гэсэн хэсгээс бүрдэнэ. Эд ангиудыг зурган дээр харж байна. Хөдөлгүүрээс эргэлт авах компрессор харагдаж байна. Эд ангийг туслах тослогооны шугамтай. Агаарыг авах сорхоолой харагдаж байна. Энэ дээр халсан эд ангийг хөргөх хөргөлтийн систем харагдаж байна. Мөн компрессороос даралтанд орсон халсан хий энэ радиатороор дамжиж хөргөлтийн процесс төртнө гэж ойлгож болно. Тэрний дараа конденсац төртсөн халуун агаар маань чи гихтэй байгаа учраас бидний ярьж ирснээр будаатай шүүрэн дээр ирж конденсацыг шүүнэ гэсэн утгатай. Түүний дараа боллоонууд руу хуваарлагдаж хэдэн төрлийн боллоон байхаас хамаарч хуваарлагдсан очино. Боллооноос гарсан хий маань хийн хуваарлагч руу энэ шугамын дагуу ирдэг. За энэ зурган дээр бол энэ боллооноос ирж байгаа шугам. Эхний байрал дээр болонгод энэ хуваарлагчийн клапангууд ингээд нээгдэг учраас энд ямар нэгэн байдлаар ажил хийхдэггүй харагдаж байна. За дараагийн байрал дээр эндээс боллооноос ирсэн шугам. За кабинаас энэ шугамаар кабины буюу удирдлагын хэсгээс мембранын дээд хэсэгт хий орж ирнэ. За энэ үед клапанг энэ хэсгээр нээгдсэн байгааг харж байна. Тэгэхээр боллооны хий маань нэвтэрч ажлын хэсгийн мембран руу явах зураг харагдаж байна. Энэ зурган дээр боллооноос ирсэн хий удирдлагын хэсгээс ирсэн хий энэ хэсгээр харагдаж байна. За энэ шугамд бол ажлын хэсгийн хий байгаа, мембраны хий байгаа. Энэ хоёрын даралтын тэнцвэржилтийг харуулж байна. Даралтын тэнцвэржилтийг харуулж байна. Энэ зурган дээр боллооноос ирсэн хий, удирдлагаас ирсэн хий, энд ажлын хэсгээс ирсэн хийн хэмжээ удирдлагаас ирж байгаа хийн хэмжээс их учраас энэ клапангийн нээгдэх нөхцөл бүрдсэн байна. Энэний үед энэ илүүдлийн шугамаар хийг түргэх нэ. Энэ зурган дээр мембраны ажиллагааг харах ёстой. Мембран маань хоёр талын хоёр шугам орсон байвал зогсоолын тоормз болон сервис брейк маань нэг юм мембранаар гүйцэтгэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За машины хувьд хойд тэнхлэг, дунд тэнхлэг, урд тэнхлэг дээр нийт ингээд 6 мембран байрласан байгаа. За энд мембран, леглерон, тэлэгч механизм харагдаж байна. За леглеромыг ингээд задлаад харуул дотор нь ийм могой гол, могой араа харагдаж байна. Энэ маань шөрөмсөн дотсон машины хувьд бидний сулалдаг ийм болт харагдаж байгаа. Зурган дээр удирдлагын хэсгээс буюу кабинаас гэсэн сервис брейк, кардан буюу зогсоолын тоормоц энэ хийн мембрануудыг удирддаг гэдгийг энэ зурагнаас харж болно. Машины уртлын хамрыг ингээд сөхөд харахаар энэ хэсэг харагдана.
Өөрөөр хэлбэл бидний хөлөөр гიშгээд байгаа гараар идэвхжүүлээд байгаа хуваарлах энд харагдаж байгаа гэсэн. За энэ сервис брейкийн удирдлага, зогсоолын тоормсны удирдлага зурган дээр харагдаж байна. Зургнаас энэ мембрамыг хоёр хэсэгтэй гэдгийг бид одоо ойлгоно. Хоёр хэсэгт. Эхний хэсэг бидний ярьж инснаар P буюу parking гэж ярьдаг. Хоёр дахь хэсэг маань ажлын тоормс буюу сервис гэж ярьдаг. Нэг мембрам дотор хоёр ийм хөндөй байна. За мөн хоёр бүрш байгаа гэдүүлээ харна. Энэ том бүрш маань бидний ярьж инснаар карданы бүрш байна. Энэ жижиг маань сервисийнх байна гэдээ бас ялгаж харж болно. За ажиллах зарчмын хувьд кардан буюу зогсоолын тоормз нь бүршээр идэвхждэг. Сервис брейк буюу ажлын тоормз маань хийгээр идэвхждэг. Энэ бүрш юм байна. Энэ хийгээр идэвхждэг юм байна гэдгийг бид нар ялгах хэрэгтэй. Нэг нь хийгээр ажилдаг тоормз, нэг нь бүршээр ажилдаг тоормз байдгаа гэдгийг ялгаж харна. Ийм учраас аваарын үед сервис брейк ажиллахгүй, удаашруулагч тоормз ажиллахгүй байх үед бидний ярих гэдэг emergency буюу ослын үед хэрэглэх тоормзыг гүйцэтгэхэд байгаа бүрш маань энд байна гэж харж байна. Мөн кардан гэсэн үг шүү дээ. Нэг зүйлийг л хоёр зорилгоор ашиглаж болно гэдгийг өнөөдөр ойлгуулах гэдэг. Тэнд үүрэг гүйцэтгэж байгаа гол эд анги бол emergency piston гэдэг зүйл байна. Энэ зурган дээрээс зогсоолын тоормзны хий орж байгаа хөндий, сервис брейкийн хий орж байгаа хөндийг ингээ харж байна. Саяны ярьсан зүйлүүдийг схемчилж ажиллах зарчмыг тайлбарлавал хөдөлгүүр эргэлтэнд орох шаардлага үүснэ. Хөдөлгүүр эргэлтэнд орно. Бидний яриад байгаа компрессор энд байна. Хийн шүүр энд байна. Боллоонууд харагдаж байна. Мембрам харагдаж байна. Урд тэнхлэгийнх нь энд харагдаж байна. За сервис брейкийг ажиллуулж байгаа сервис брейк эрлээ нь харагдаж байна. Эрлээ балуун, паркинг брейкийн эрлээ балуун харагдаж байна. Энэ урд дээр болохоор за карданы удирдлага харагдаж байна. За эднийг ашиглаад хэдүүлээ нэг систем үзье. Хөдөлгүүрийг эргэлтэнд оруулж компрессороо эргүүлтэнд орууллаа. За гаднаас агаарыг сорно. Сорсон агаарыг шахах үйлдэл хийн. Шахагдсан агаар халалтанд байгаа учраас радиатороор явж хөргөлтөнд орлоо. Хөрсөн агаар чийг үүсэж байгаа учраас шүүрэн дээр ирж шүүгдэнэ. Мөн илүүдлийг гадагшаа тургих хэсэг байна. Тэрний дараа тусын боллоон руу хий хуваарлагдаж очино. За бидний хувьд бол энд харагдаж байна. Боллоон дээр тодорхой хувирамтлагдсан хий шугамын дагуу гадагшлана. За бидний сонгосон хий шугам маань энд харагдаж байна. Паркинг брейк эрлээ балуу дээр харагдаж байна гэсэн. Энд ирээд хий маань нэвтрэх боломжгүй учраас ингээд зогсно. Одоо үйлдэл хүлээх ёстой. Үйлдлийг операторын сонголтоор хийдэг. За энэ шугамыг хойж үзье. Энэ бидний түрүүний ярьсан зогсоолын тоормзыг идэвхжүүлдэг, сулалдаг удирдлага байна. Хэрв хий идэвхжээд хий нэвтэрсэн үед ямар процесс явах вэ? Хий мембрамны дээд хэсэгт очиж удирдах өгж байгаа хэсэг энд харагдаж байна.
Хэрвээ энэ доош идэвхжих юм бол бидний боллооноос ирсэн хий энэ шугам руу нэвтэрнэ гэдгийг ойлгоё. Нэвтэрсэн хийн төрөв маань энэ дээр ирж хоёр салт хийж хойд тэнхилгийн мембранын хэсэгт хий орж мөн дунд тэнхилгийн мембранын хөндөд хий орж энэ шугамын хой урд тэнхилгийн мембранын хэсэгт хий. Ингэж хий орсноор тухайн машин хөдлөх нөхцөл нь бүрдэж ийн гэж ойлгож болно. Бидэнд өнөөдрийн энэ дээр ярих зүйл дээр юу чухал вэ гэхээр осол аваарай үед энийг бид нэр сервис брейк ажиллахгүй үед энийг бид нэр ашиглавал ямар процесс болох вэ гэхээр энийг идэвхжүүлэх үед кардана татах үед гэсэн энэ дээр хийг боллооноос ирэх хийг таслана гэсэн. Энэ үед энэ удирдлагын дээд хэсэгт дартсан байсан хийг бид нар даралтгүй болгоно гэсэн үг. Нэг хий шугам даралтгүй болно гэсэн үг. Энэ үед мембранын хөндөд байсан хийнүүд хавхлагын доод хэсэгт очисноор гадагшаана тургих үйлдэл. Ингэснээр бүрш маань ажиллаа хийж энэ машин тэр доороо зогсох үйлдэлийг гаргах ёстой. За бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа.